Хай. Яа, за ингээ бичлэг хийгээ суусан ч бас жоох юугүй ч юм. За. За, сайхан амарлаа. Бүгдээрээ сайн байцгаана уу? За ингээд эцэст боллоо шүү залуусаа. One Piece-ийн түүхэнд хамгийн том зангилаа, хамгийн том нууц бидэнд ил болсон. Энэ зурагнаас хараад ойлгосон байгаа л да. Гэхдээ энэ удаагийн бичлэгээр One Piece-ийн түүхэнд хамгийн гайхалтай, хамгийн том нууцыг ингээд задарсан талаар та нартай нарийн ширээний ярьж өгье гэж хэллээ. Тодорхой ярил One Piece-ийн анимын зураг маань ирэх 4 сараас эхлээд цоошин анимашны хийцтэйгээр бидэнд хүргэж эхэлнэ. Энэ бүхнийг таад мэдчихэл байгаа л ахал та. Тэгээд дээрээс нь хэлэхэд би буцаад одоо мангагаа орчуулж эхэлсэн шүү. I'll be back. За яг юу яриад өнгөлөх гад байна гэж бодож байгаа хүмүүс зориулаад хэлье. 1138 дугаар мангагны ийм дугаар дээр амар том шокны нэг юм зураг гарч ирсэн. Юу гарсан бэ гэхээр одоо энэ зураг. За бас энэ ингээд энэ хүн байгаа байхгүй. За энэ хоёр. Хамгийн том нь энэ зураг байгаа ш. Ингээд ер нь жижигээс нь эхэлчих гэж бодож чинь. Тэгээ энэ зурагнаас эхэлчих. За бидний мэдхээр одоо эн чинь нөгөө Шанксын ихэр болж байгаа юм л та. Тэгээ дагуулн нэг сонин сум мом гаргаал тэгэл тэрийг өдөрдөөд байдаг гэсэн бас нэлийн хүчтэй эмхтэй юм шиг байна. Тэгээ энэ дагуулыг энэ Гунко гэдгийг бас мэддэж авсан. Тэгээ яг танилцуулахад юу гэсэн бэ гэхээр бурхны хөлөгт цэрэг одоо сум жимсний хүчтэй Гунко гэж гаж байгаа. Арайжууд нь хэн байгаа юм бэ гэсэн чинь бурхтын хөлөг цэргийн Ахмад Гигийн Фигерланд Шамрок гинэ. Тэрийг өөр юм байхгүй. Яг Ахмад л юм байна. За тэгээд мангага төрүүлж уншсан хүмүүс бол одоо энэ хоёрыг одоо ямар зан ааштай тий гэдгийг мэдгэл бах. За уншаагүй хүмүүст нэг товчхон хэлэхэд яг л нэг тэнгэрийн луунууд шиг л нэг юм сонин зантай тий нэг чих үзс хүргэм газрын гадраг дээр ирлээ гэх мэт иймэрхүү үргэлж үгнүүд амар хэрэгэлдэг байхгүй. Тэгээд энэ хоёрын маань одоо номер 1 зорилго нь бол Локиг одоо бурхны хөлөг цэрэгт исүүлэх. Тэгээд дааж манай Локи нэвширтлээ зодуулаад Шанкс шиг харагддаг Дурако Чичин гэдэргээд бас хэлээд авчиж байгаа маа. Өөр дүнд нь Локи бас ороогүй. Харин тэдний дараагийн зорилго нь одоо Элбаф харал дээр хүүхдүүдийг барьцаалаад хоёр дахь зорилгоо биелүүлнэ гэж хэлсэн байгаа. Тэгээд одоо хүртэл. Тэгээд одоогоор тодорхойгүй байгаа энэ зорилго ер нь бол тэгээд энэ үргээд энэ хоёрын талаарх мэдээлэл дуусгачих. Тэгээд плюс энэ Гунког Зорогийн багын өрсөлдөгч одоо найз Куина юм уу да. Куинатай ер нь хүмүүс нэлийн холбоод байсан сураг байсан шүү. Тэгээд та нар бас юу гэж бодож байна? Энэ талаар гой сонирхолтой мэдээлэл бүтэн бист оруулаарай. Та нарыг харж байгаа бүтэн бис удахгүй хийнэ. За ийхүү одоо хамгийн том конфликт гэгдэх энэхүү зургийг та бүхэндээ толилуулъя. 1138 дугаар дээр хамгийн эцэст нь гарсан ийхүү эцсийн дайны эхлэл бидэнд мэдэгдэж эхэллээ залуусаа. Агуу Эва модны доор мянган жилийн өмнөөс өвлөгдөж ирсэн модны сөг зураг. Үүн дээр 3 бичээс гардаг. 3 ертөнцийг илэрхийлсэн зүр үс. Анхны ертөнц. Эртээ үед хүмүүний амьдрах дэлхий дээр нэгэн гал оршин. Хүн төрлөختөн авах хүсэлтэд идэгдэн хориотой наранд хүрсэн. Боолууд хүслээ хүссэн. Нарны бурхан тэдэн дээр ирдэгч дэлхийн бурхан хэлэгнэв. Үүний сацуу тамийн могоо дэлхийг түнэр харахгүй болон үхлээр нэргэв. Тэд дахин хизээч уулзч чадахгүй. Хоёр дахь ертөнц. Хий хоосон оршихуун дээр нэгэн оршихуй үзэгдэнэ. Ой модны бурхан хилэгнэж чөтгөр дүр тойров. Нар дайны цогийг өдөө. Хагас сар хүмүүс мөрөөдсөн. Сарны хүмүүс мөрөөдсөн. Хүн төрлөختөн нарыг үгүй хийж үрд мөнхийн залгамжааг авлаа. Далайн бурхан хилэгнэв. Тэд хизээч уулзч чадахгүй. 3 дахь ертөнц. Эмх замбраагүн дээр хий хоосон оршино. Урилгагүй сүүдрүүд. Амлалтын өдрийг сана. Тэд сарны хэлтэрхийн хоолойг сонсох болно. Нарны бурхан бүжиглэн инээн. Дэлхийн төгсгөл рүү зална. Нар буцаж ирэх болно. Мөн шин гэгээг авчрах болно. Тэд энэ удаа заавал уулзах болно. Гисэн ийм 3 ертөнцийн илэрхийлэлтэй айгүй том зургийг бидэнд ил болгосон байгаа. За тэгээд энэ дээр нь яг яах юм бэ гэхээр одоо нэг ертөнцөөр нь яг юуг бидэнд хилээд байгаа юм бэ гэдгийг жоохон судлаад үзье. За энэ орчуулгын хувьд би сая өөрөө шууд ингээд
орчуулчлаа шүү. Тэгээд буруу зүрх юм байна гэд комментээр зодоод байв да. Зодохгүй гэж найдаа. За ямар ч тач анхны ертөнц дээр бидэнд хамгийн том ил гарч байгаа зүйл болохоор нарны гэрэл, боолчлол, дэлхийн бурхан, одоо тамийн могоо гэсэн үгнүүд гарч байгаа тий. Тэгээ бид боолчлын үе яг хизээ ихснийг мэдэхгүй ч гэсэн хизээ дуусрахсныг нь бас тодорхой мэднэ. Тэгээд жоохон судалсан чинь одоо манганы 726 дугаар дугаар дээр одоо боолчлын үе язгууртан хүмүүсийн ноёрхлын үе хэмээн дурдсан байдаг юм байна. Тэгээд харин хизээ дууссан болоо гэхээр одоо хамгийн төхөм таамаг нь бол харанхуй зүүн үеэр буюу 800-900 жилийн өмнө дууссан. За тэр үеэр магадгүй сарны хүмүүс гихчид одоо бий болоод тухайн үеийн язгууртнууд нуу эсвэл одоо бидний талд орох хүмүүс одоо сарны зүг рүү явсан нь тодорхойгүй байна л да. Тэгээд энэ зурагнаас сайн харуул одоо хүмүүс бүгд л нарны гэрлийг буюу одоо 726 дугаар анги дээр гарснаар бол алт эрдэнэс хөрөнгө мөнгийг одоо язгууртнуудад олж өгдөг боолчлолын үе болов уу гэж бодлоо. Эхний бодол шүү, зүгээр яг хараад шууд таамаглаа хэлж шүү би та нарт. За тэгээд 1-2 дугаар ертөнцийн холбоос дээр одоо энэ ийм үү байгааг анзаарч байгаа. Тэгээд энэ одоо ийм үү байхаас өөр аргагүй илгүүдэй л гэж бодоод байна л та. За энэ бүхний одоо бүх нарийн ширээнийг тэгэхээр одоо ийм үү л мэддэг болж таарж байгаа хэл та тийм үү те. Тэгээд энэ бүх боолчлыг тэгвэл одоо тэр үед Joy Boy зөксөсөн гэж хэлж бас болоод байгаа юм л та. Тэгээд дахиад энэ зургаа сайн харах юм бол сарны хүмүүс үнэхээр байдгийм байна. Тэгээ сар руу явсан гэдгийг энэ жижигхэн хөлөг онгоцны илэрхийлэл нь байгаа юм л та. Тэгээ энэ тамийн могоогоор яг эртний Уранусыг дүрсэлсэн байж болох юм болов уу гэж бас бодлоо. Тэгээ ер нь харсан чинь бас ерөнхий нэлээд дөхөм таамаг байх шиг байна. Тэгээ учир нь одоо энэ аянга цагсан зүйлийг эсвэл одоо инээл гэж хэлэхэд бас арай эрттэй дохох тийм ээ. Тэгэхээр яг энэ зүйл бол бидний мэдхээр аянга шиг уурт одоо хорт нөлөөтэй нэг юм амар одоо юу гэх юм нэрэгдэг юм чадвартай зүйл бол Уранус л байгаад байгаа шүү дээ. Ингээ та нар харсан бол тэ ингээд тэнгэр дээрээс пүү гэсэн нэг арал байхгүй болол далайн түвшин дээшлээд байгаа тий. Тэгэхээр энийг Уранус юм байна гэд бодъё. За Уранусыг бас ийм асар том оо нисдэг хөлөг онгоц юм аа гэж бодчихъя. Энэ гэхдээ яг 100% биш шүү найзуудаа, ер нь бас жоохон судлаад ингээд өөрийнхөө бодлыг шингээгээ та нарт хэлж байгаа болохоор авах гээхийн ухаанаар хандаарай гэж хүсье. За тэгээд тийм учраас одоо энэ хүмүүс энэ одоо энергийн үүсвэр буюу одоо энэ нэг алт эрдэнэс биш одоо энергийн үүсвэр гэдэг утгаар нь яриа л та. Тэгээ энергийн үүсвэрийг одоо дэлхийн хаанд өгч Уранусыг ингээд цэнэглээд байгаа маа. Бас энэ одоо хажууганд нь ажил хийгээд байгаа хүмүүсийг хараад нөгөө яг л One Piece дээр гардсан шүү дээ. Одоо нөгөө нэг амар том Marijo гэдэг Grand Line-ы дээр байгаа энэ нэг зүйлээ чинь доор нь ингээд хүмүүс ажиллаад боолууд ажиллаж идэг. Тэгээ яагаад гэхээр энэ харлыг ингээ хөдлөгж идэг л гэсэн утгаар гардаг юм л та. Ямар ч сан яг тэрэндээ зүүрлжүүл болох бах. За тэгээд бүх зүйлдээ дуусгын алдаад одоо сарны хүмүүс асар өндөр хөгжсөн одоо ийм нийгэм Уранусыг аваад сар руу цутаасан гэж бас үзэж болж байгаа. Аас энийг мартчих болохгүй бах. Энэ доор байгаа хөлөг онгоц бол Нова. Тэгээ зөвөрлөл нь бол яг л адилхан байгаа шүү дээ тий. Тэгээ амьд амьтныг одоо дэлхийг усанд живэх үед буюу давтах үед нь аврагч ийм хөлөг онгоц юм аа. Тэгээ хэмжээгээр нь таамаглал бас энэ сахиусан тэнгэр уулын тухайн ийм Посейдон юм болов гэж бас бодох юм. Яг бас биш юм шиг. Эсвэл одоо тухайн үеийн одоо нарны хүмүүс, нарны гинэ одоо тэнгэрийн хүмүүс юм болов гэж бодлоо. Гэхдээ энэ бол яг ингээд онцох шүү заяа. За тэгээд яг л заахсан хүмүүсийн яг энэ арал дээр энэ понеглифтер гардаг Joy Boy-ийн амлалт яг энэ үед л үүссэн гэж үзээд байгаа. За тэгээд энэ зурнаас өөр юм үлдүү яа үлдээгүй үстэй те. Хари. За үлдээгүй юм шиг байна. За. Та нарт гэхдээ энэ мангасыг гээд нөгөө нэг дээр үед гардаг юм цагаан могоотой битээ андуураад гараа. Энэ биш бах шүү. Ер нь биш бах шүү. За дараагийнх нь гэд харсан чи юу вэ? Хоёр дахь ертөнц дээр чинь ер нь байхын минь зурган дээр нэг харагдахгүй шүү дээ тий. Ерөнхий яг гурван ертөнцийн энэ санаа бол яг өнгөрсөн одоо ба ирээдүй юм аа л гэж гарч ирээд байгаа юм л та. Хоёр дахь ертөнц бол яг одоогийн One Piece ертөнц юм аа гэд үзье. Тэгээ зурган дээр нэг юм байхгүй байгаа юм чинь одоо энэ хүү зүүр өгнүүдээс нь жоохон юм олох гэж үзье л та. За 100 жилийн урт удаан дайны үр дүнд одоо уул ус дахин сүндэрлээ гэснийг нь одоо энэ хүү ихний хэсэгт багтаасан баха. Харин хоёр дахь мөр дээр бол хагас сарны хүмүүс гэдгээр Диогийн хүслийг нь илэрхийлсэн гэж таамаглаад байгаа. Тэгээ учир нь юу юм бэ гэхээр энэ зурагнаас энэ зураг гарахаас өмнө энэ Дио гэдэг бол ер нь үсэгний илэрхийлэл биш юм аа. Энд чинь бол хагас сарыг илэрхийлж байгаа маа гэсэн ийм магадлал
зөндөө гэд яригдчихсэн байхгүй. Тэгэхээр энэ таамаг дээр л ер нь үндэслэл ингэж тусгасан гэж одоо үзээд байгаамаа. Тэгэхээр хэдлээ бас тэгээ бодчихъя. За тэгээ сарны хүмүүс нь магадгүй одоо энгийн ард иргэдчин болоо даа л гэж бодлоо. Гэтэ одоо Голди Рожер тэгээ Зибек гэх мэт одоо бүгд л Диогтой хүмүүс яг хэрэгтэй хугацаанд Диогийн хүслийг хангалттай авч ирсэн. Одоо Диогийн хүслийг бадраасан гэснийг одоо инхүү хоёр дахь мөрөнд нь багтаасан болж л байгаа юм л та. За тэгээд дараагаар нь яасан бэ гэхээр далайн бурхан дахин уурлаа гэж байна. За далайн түвшин нэмэгдсэнийг хэлж байгаа юм болоо да. Хөнгөн ер нь хоёр дахь ертөнцийг бол хөнгөн аваад юу. Ягаад тэгэхээр одоо бүгдээр үзэж байгаа ертөнц хоёр дахь ертөнц байгаа шүү дээ. Та нар бас энэхүү зүрхүүдээ ингээд өөртөө орчуулад ч юм уу энийг одоо хараад ёо энэ одоо хоол яагаад юм бэ? Энийг хараад тэгээд одоо яг одоо болж байгаа юмнуудынхаа зарим нэг онсын тайлаад энэ зүрхтэй холбоо тайлаад байвал бас надад хэлвэл би бас гаргаад хэдлээ ярилцж болно. За хамгийн сүүлд нь тэгээд тэд дахиж хизээч уулзч чадахгүй гэж байгаамаа. За энэ нь бол Рожерийн хэлсэн үг гэдэг те. Joy boy би чиний 90 үед амьдрах юмсан. Харамсалтай цаг арай л болоог байгаа л та гэж хэлдэг юм байна. Ер нь тэгж хэлдэг л те. Би арай л эртэрчлээ ухааны юм ярьдаг те. Тэгээд энэ зургаа сайн харуул асар том лууч гэх юм уу энэ нэг зүйл амнаасаа ингээд гал гаргаад байгаа зү. За энэ магадгүй ийм үгийн яг нууж байгаа зүйл юм болоо гэж хэлвэл бас онохоор санагдаад байна. Тэр ихний зурган дээр гарч байгаа энэ лууч бас ийм үгийн юм болоо. Тэ ингээд дэлхийг сандаргаад байгаа юм яг нэг юм нууц зэвсэг юм болоо ч гэж бодох шиг. За ингээд 1 2 дугаар ертөнцөө ярьсан юм чинь одоо сүүлийн 3 дугаар ертөнцөө ярив. Сүүлийн ертөнц буюу 3 дахь ертөнц ирээдүй. За зурагнаас нь эхлэе. За бидний харж байгаагаар бол энд мингчүүд байна, лунариан байна. Тэг нөгөө авраг робот байна, авраг биднүүд ч байна. Тэг эсвэл нөгөө Комагийн удам авраг хүмүүс байдаг штэ. Тэд нар харагдаж байна. Тэгээ One Piece ер нь үзэхэд байнга л гараад байдаг нарны логотой юм хөлөө онгоцч байна. Жижиг хүмүүс байна, загсан хүмүүс байна. Бүр Широшич байна. Тэгээ үлдсэн тэгээ Люфигийн дагуулууд ч юм уу те. Тэгээ бүгд Sun God Nikata хамт нэг зүйлийн төлөө буюу одоо нэг зүйл рүү хараад дайн хийж байгаа юм шиг л харагдаж байна. Тэгээ энэ гэхдээ энэ ганц ойлгохгүй байгаа юм энэ халим л байна. Үгүй яг хөө тэгээд шууд лабун гэдэг юм та нарын толгойд ч орж ирээд байгаа тийм ээ. Тэгээ миний толгойд ч бас орж ирсэн. Гэтэ ганц лабун энэ зурганд ингэж орохоор нэг юм чухал гэж бодогдохгүй байгаа болохоор энэ халимыг Плутон юм болоо гэд төсөөлж юм л та. Тэгээ бид эртний зэвсэг ер нь бол нэгийг л харж үзсэн те. Нөгөө хоёрыг нь бол мэдгч гисэн бас яг төрхийг хараагүй байгаа. Тэгэхээр ер нь бол энэ халимыг ингээл үлдээч идөө Плутон байж магадгүй гэл те. Тэгээд дараагийнх нь болохоор энэ эсрэг тал руу нь харуул асар том нарыг барьсан мангас. Тэгээд доороо ганц хөлөг онгоцтой байна те. Энэ бол мэдээж ийм үү болон одоо дэлхийн засгийн газрынхан гэж харагдаж байгаа юм хаа. За тэгээд энэ нарыг харин эрхчлөөний биелэгдэл гэд хэлчихэд айгүй онох юм шиг санагдсан. За одоо болохоор энэ зүрэг олбэ. За урилгагүй сүудрүүд гэдгийг магадгүй энэ хараар дүрслээд байгаа бах те. Ийм үч юм шиг те. Эсвэл арай өөр үч бас болно шүү. За мөн тэгээд амлсан өдрийг сана гэдг нь мэдээж нөгөө түрүүнд дурдсан Joy Boy-ийн амлалтыг амлалтын захиас байна шүү дээ. Тэгээ ийхүү бэлээ олж байгааг илэрхийлэх хаа. За нарны бурхан Ника бүжиглэн инээн. Мэдээж одоо Люфиг илэрхийлж байгаа тийм ээ. Тэгээ Люфи бүгдийг байлдан дагуулж толгойлон урам зориг бэлэглэн ийхүү эцсийн дайн руу орж байгаагийн жишээг нь ингэж хэлж байгаа хаа. Тэгээ энэ сүүлийн хоёр мөрийг нь жоохон гүнзгий аваад үзвэл нар буцаж ирнэ, шин үүр цайх болно буюу одоо шин эхлэл ирнэ гэдгийг одоо англигээр ингэж илэрхийлдэг юм аа. Тэгээд тэд заавал уулзнаа гэсэн байгаа. Тэгээ энэ дээрээс нэтээр хайж байгаад нэг амар зөв юм олсон. Юу юм бэ гэхээр Рожер тэгээд Козуки Оден хоёрыг ингээд далаагаар загсан хүмүүсийн арал руу явж байхад далайн хаад ингээд юм ярьж байхын тэр хоёр ингээд ойлгож сонсоод ингээд гайхаад байдаг штэ. За тэгээд яг тэр гайхдаг яг текстийг ингээд нэг үг бүрчлэн орчуулаад та нарт хүргэхий л та. Юу гэдэм бэ гэхээр шинэ хүн мэдлэх нь бидний sovereign буюу одоо бидний хаан гэх юм уу та удахгүй төрнө. Бас холын тэртээд нэгэн далаад халимнууд баярлан шагшнаа. Хоёр хаад дахин уулзах нь бид үүнийг он удаан жил хүлээлээ. Тэд юунуудаа заавал уулзах болно. 10 жилийн дараа төрнө. 15 жил томорно гэж ярилцдсан юм биш үү? Йоо бүр бидний бүр ерөөсөө ойлгоогүй айл дээр гарсан зүйлдээ ингээд одоо ингээд огтлцож байна гэ та нар боддоо. Галоо. Гал.
За. Ингээд ерөнхий ингээд манай зураг маань миний олсон мэдээллүүдтэй ингээд ер нь холбогдоод ингээд явж байгаа юм. Тэгээ энэ дээрээс бас нэмэхэд энэ тойроод бас нэг хитэн галнууд харагдаад байгаа тийм ээ. Зургаа тойроод битүү гал байгаад байгаа. Энэ дээр бас нэг учир байгаа. Юу юм бэ гэхээр яг миний тамгалж байгаагаар бол ер нь дайн дажин ер нь ингээд өрнөл маань явагдаж байна гэдгийг ингэж илэрхийлээд байгаа юм болов уу? Эсвэл бас нэг арай нэг өөр зүйлээр илэрхийлж байгаа юм болов уу гэж бодож байна. За тэгээд энэ нэг хоёр хаад уулзнаа гэдэг нэг нь Люфи мөн үү гэдэгтэр бас эргэлзээтэй байгаа. Люфи маань энэ чинээ одоо Сангод Ника гэдэг илэрхийлэлээр бидэнд одоо гарч ирээд байдаг. За нэг нь бол яалтчгүй Широши буюу далайн гүнж болж таарж байна. За нөгөөх нь болохоор одоо яг энэ зүүр өгнүүд дээр яг алийн яг иймүүгээр илэрхийлээд байгаа юм бэ гэдэг нь бас тодорхойг байгааз. Газрын бурхан юм уу, далайн бурхан юм уу бас тодорхойгүй. Бас энэ ой модын бурхан гэж бас гарч ирээд байгаа. За нөгөөхөр бол бас арай өөр ургуулад бодоход бид нар Момоносукигийг яг яагаад тэднийг ойлгоод сонсоод байгааг бас мэдэхгүй байгаа. Тэгэхээр Момоносуки арай нэг өөр одоо соверн буюу хаан болж тарах юм болоо да. Момоносукигийн тэр нэг Wano арал дээр байгаад байгаа Плутон бас Момоносукитэй үнэхээр холбоотой бас нэг халим гараад ирэх юм болоо гэж бас бодох шиг тийм ээ. Тэгэхээр бас хаад гэдэг нөгөө л нэг бидний нөгөө нэг дэмжээд байдаг Люфи хаа юм байна гэд бодоод иж бас болохгүй нах шүү. Тэр янз янзаар бодож гэд бас тунгаагаарай гэж хүсье. За ингээд бичлэг маань ерөнхийдөө ер нь дуусах тал руугаа хандж ин да залуусаа. За энэ дээр бас нэг жоохон дутуу үлдээсэн жоохон тайлбаруудаа та нартай хэлье. За тэгээд эхний ертөнц, хоёр дахь ертөнц, гурав дахь ертөнц гэж гарсан байгаа. За энэ ертөнцүүдийн бичгүүдийг одоо энэ англи дээр орчуулагдсан буюу яг манга дээр гарснаа сайн харуул. Эхний хоёр ертөнц маань бол өнгөрсөн цаг дээр бичигдсэн байгаа. Яг гурав дахь ертөнц гэдэг нь болохоор ирээдүй болон одоо цаг дээр бичигдсэн байгаагаар шүү. Ер нь бол ийм байгаа болохоор одоо өнгөрсөн ирээдүй одоо гэж ингээд 3 хуваагаад байгаа. Тэгээд бүр хамгийн зөвүүн зүйлийн та нар ингээд анзаараагүй л бах л та. Та нарт хэлье. Энэ яг Франки дурагч яг хаан зогсоодох уу? Тэ мэ? Энэ модны яг энэ үндсдэр нь яг юм байгаад байна уу? Үгүй юу? Одоо яг энийг хамгийн сүүлд нь гаргаж ирэх ч юм уу хамгийн зөвүүн цагт нь гаргаж ирээ биднийг бас нэг бүр солиотой гэмээр нэг юм мэдрэмж өгөх юм болов. Эний цааныг юм байж болох уу залуусаа юу гэж бодож байна да.